За цагаан дээр хараар 92 оны үндсэн хууль сая уншлаа 66-гийн 2 маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж улсын их хурлд оруулна. Үндсэн хууль дээр оруулна гэдэг үгийг та хуулийн дээр танилцуулна гэж өөрчлөлт бичиж байна лээ. 66-гийн 3 энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1-2 заасны дага оруулсан дүгнэлтийг улсын их хурл хүлээн зөвшөөрөөгүй бол үндсэн хуулийн цэц дахин энэ үзэж эцсийн шийдвэр гаргана. Энд хүлээн зөвшөөрөхгүй улсын их хурлын бүрийх баг. Тэр дээр байгаа дүгнэлт чинь эцсийн шийдвэр ерөөсөө биш. За байж байгаарай. Би цагаан дээр хараар бичсэн үндсэн хууль уншиж байгаа. Үндсэн хуулийн цэцч тогтоохгүй өөр хэн нэгэн хуульч тогтоохгүй. Цагаан дээр хараар. За, гүт нэмээ хариулчих. 4-р микрофон ажлын хэсэг. Тэмүүжин гишүүний асуултанд хариулъя. Монгол Улсын үндсэн хуулийн 1995 оны 9-р сарын 7-ны өдрийн 02 дугаар тогтоол гэж би тогтоолын хянуул хэсгээс уншиж өгье. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 3-т энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1-2 заасны дагуу оруулсан дүгнэлтийг улсын хурл хүлээн зөвшөөрөөгүй бол дахин хянан үзэж шийдвэр гаргана гэсэн заалтаас үзэхэд үндсэн хуулийн цэцээс 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-4 заасан үндслээр гаргасан дүгнэлтийг улсын хурл хянан хэлцэхгүй нь тодорхой байна гэж цэцгийн тогтоол байна. Энэ эцсийн шийдвэр. 95 оны тогтоол. Хуулийг мэдээж хэрэг хууль зүйн техник талаас авч үзэх юм бол хууль гарс зөвхөн үндсэн хууль байснаар биш. Үндсэн хуулийг ч одоо тайлбарлах цорын ганц их хүргийн субъект бол цэц байх гэж ингэж харж байгаа. Үндсэн хууль дээд хяналттай байх эрх бүхий субъект гэдэг агуулгаар